Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан өнөөдрийн байдлаар 800 гаруй тэрбум төгрөгийн зээлийг эргэн аж ахуйн нэгжүүдэд олгосон ч энэ зээл байгаа оноогүй эрх мэдэлтнүүдийн халаас руу орсон гэдэг баримтыг Баялаг бүтээгчид дэмжих холбоо анх нийтэд зарлаж араасаа мэдээлэл нь баталгаажсан. Үүнтэй холбоотойгоор салбарын сайд нь албан тушаалаас огцорж жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн ажилтнууд шалгагдаж байгаа. Нөхцөл байдал инхүү хүндхэн байгаа энэ үед авилтаа тэмцэх газар хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон баялаг бүтээгчид судлаачид нэгдэн санг тойрсон асуудлууд юунаас үүссэн хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. За энэ үеэр сангийн зээлийг шударга болгохын тулд жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээний тухай хуулийн зүйл залтууд дээр анхаарах шаардлагатай гэсэн саналыг баялаг бүтээгчид дэмжих холбоо болон бусад судлаачид хэлж байлаа. Одоо төсөл сонгож шалгаруулах зарлаад зээл одоо авахаар ингээд санхүүжилт хүсдэг. Гэтэл яг эдгээр олгогдож байгаа компаниудын дунд үнэхээр тэр бичил болон жижиг нь хэдэн үе байгаа гэдэг нь бол үнэхээр тодорхойгүй байдаг. Ягаад гэвэл бичил жижиг нь бол шаардлага хангахад бас хэцүү шүү дээ. Одоо төсөл сонгож шалгаруулах журам байгаад энэ журман дээр бол 13 нэр төрлийн 38 шаардлага байдаг байхгүй. Тэгэхээр энийг бол бичил болон жижиг хангахад бол бас хүндрэлтэй байгаа учраас яг энэ бичил болон жижигт тухайн жилд олгож байгаа санхүүжилтийн хувийг тодорхой болгож өгвөл хүртээмжийн сайжрах юм байна гэж бол бас орж байгаа. Ямар нэгэн байдлаар бид нэр ямаа ингээд ангилчаар хаана ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг нь тодорхой болчих. Тэгээд тэрийг дагаад хэдийн төгрөгийн хэмжээний зээл өгөх вэ гэдэг нь болчих. Тэгэхээр хүн аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө ангиллыг ахиулаад би илүү сайн зээлүүд өндөр хэмжээний зээл авъя гэдэг юм уу? Тийм байдал руу эргээд очсон. Тэгэхээр хамгийн эхний бол ангиллын асуудал байна. Тэгээд дараагийн нэг асуудал бол нэг банкар дамжуулж зээл олох асуудлыг бол хуулиар хуульчилж байгаа. Тэгэхээр үнэхээр том хэмжээний 2.5 2 тэрбумын зээл гэдэг бол асар их мөнгө. Тэгэхээр энийг бол 5 хүн сууж байгаа шийдэхэд бол дэндүү эрсдэлтэй байна. Сангийн зээлийг хэрхэн яаж шударга олгодог зарчим шилжих талаар хэлцэж байгаа энэ үед олон хүний боломжийг хулгайлсан төрийн өндөр албан тушаалтнууд гэмгүй өнгөрөх вэ гэсэн хардлага нийгэмд байгаа гэдгийг ч мөн хэлж байсан. За тиймээс тэдний хамаарал бүхий компаниудыг авилтаа тэмцэх газар шалгаж байгаа эсхийг тодрууллаа. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой албан тушаалтнуудын хэргийг ер нь шалгаж байгаа юм болов явцсан ямар юм бол нарийн дэлгэрэнгүй биш ч гэсэн ерөнхий мэдээлэл өгч. Тодорхой хэмжээний байцаан шийдэх ажиллагаанууд явж байгаа. Хуулийнхаа дагуу прокурорын зөвшөөрлийн дагуу бид нар тодорхой мэдээлэл өгөх учраас энэ талаар дэлгэрэнгүй хариулж чадахгүй байна. Уучлаарай мэд. Баярлалаа. За тэгвэл сангийн мөнгийг зорилтод бүлгийн замаас нь авсан төрийн өндөр албан тушаалтнуудад хуулийн дагуу арга хэмжээ авах бүрэн боломж байгаа гэдгийг судлаачид хэлж байна. За үндсэн хуулийн дагуу тэдэнд арга хэмжээ авбал олон хүний ажлын байрыг хулгайлцгаад ууршил гуйгаад л өнгөрдөг жишгийг арилгаж чадна гэж үзэж байна. Тэгэхээр энэ хэмжээний эрсдэл аль хэдийн үүссэн байна тийм үү? Одоо миний түрүүний сануулад байгаа тийм энэ эрсдэл үүссэн байгаа тохиолдолд энэ зээлийн удирдлагыг одоо эрсдлийн удирдлага дээр бол шийдвэр гаргаснаар сангийн удирдлагууд бол маш анхаарах шаардлагатай аль хэдийн болчихжээ. За тухайн үед бол одоо жишээ нь 91-ээс 98 оны зээлийг хөөцөлж ирсэн авлагыг барагдуулах ажлыг бид 2012 онд үед ариу 10 гаруй жилийн дараа хөөцөлж ирсэн байна шүү дээ. Тэгэхээр одоо магадгүй одоо эрсдэл үүссэн зээлийг дахиад ингэж бүтцийн өөрчлөлтөөр хугацаа алдаж байгаа дахиад 10 жилийн дараа хөөцлөх ажлыг эхлүүлвэл энэ аль хэдийн энэ зээл иргэн төлөвлөх боломжтой болчихно. За мөн энэ үеэр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг тойрсон шударга бус үйлдэлүүд ганц өнөөдөр ил болсон юм биш. За урд өмнө нь мөн байсан талаар хуульч ярьж байна. За учир нь сангийн зээл шударга бус олгогдохын зэрэгцээ эргэн төлөвлөлтөч муу байгаа нь баримтаар харагджээ. Тэгэхээр одоо бид цаашд явах гэх нэг манай сонгогчдод өөрсдөө хариуцлагыг бас тооцдог байх хэрэгтэй. Ямар нэгэн алдаа гаргаад тэр хүмүүс ялангуяа томоохон устрын намуудад байгаа ус төрчид тэмээх хурлын гишүүд бол алдаа гаргасан ч гэсэн дараагийн сонгуулиар тойргоо солиод дахиад нэр дэвшээд гарч ирээд хурлын гишүүн болоо явцдаг. Бидний одоо хариуцлагатай үйлдэл хариуцлагатай сонголт маань эргээд энэ хүмүүсийн ямар хүн байх вэ? Бид ингээл одоо юу гэдгийг мөнгөө боломжоо алдаад байгаа тах уу гэдэг асуудал хүртэл гарч ирж байна л да. Өсөлт орны хувьд яаж шийдсэн? За харин жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хуульчийн баримтаас зөрүүтэй тоон статистик хэлж байна. За тус сангаас мэдээлж байгаагаар энэ онд 800 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд 7% нь л эргэн төлөгдөөгүй шүүхийн шатанд очсон гэж тайлбарлалаа. За яг миний авсан мэдээлэлээр зээлийн эргэн төлөлтийн хувь хэмжээ бол яг нэг 50 тэрбум төгрөг гэж яригдаад байгаа нэг капитал одоо энэ ч нэг үн тогтворжуулах за тэгээд нөгөө засгийн газрын бонд хөгжлийн банкнаас их санхүүжилтээр зарим зээлүүд бол арилжааны банкаар дамжаад авсан зээлүүд байгаа. Тэгээ яг сангийн
өнөөдрийн чанаргүй зээлд нөлөөлж байгаа нөлөөний дотор бол капитал банкны авсан зээлийн одоо хугацаа хэтэрсэн байдал нь бол өндөр үзүүлэлт болж байгаа. Яг аж ахуй нэгж хүмүүсийн авсан зээлийн эргэн төлөлт бол 95 орчим хувьтай. За манай сангийн хувьд одоо зээлийн үлдэгдэл 300 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ 300 орчим тэрбум төгрөгийн 7 орчим хувь нь зөрчил үүсгээд явж байна. Шүүхийн шатанд болоод шүүхийн холбогдох хуулийн хэлтийн байгууллагуудаар шилжүүлсэн тэхэмжил гаргаа явж байгаа. Тэгэхээр ер нь 92% эргэн төлөлт явж байна гэж үзэж болно. Анхаарах ёстой асуудал эргэн төлөвлөлт гэдэгтээ салбарын яам болон хөдөлгөөний судлаач санал нэгдэж байна. За тэгвэл эргэн төлөлтийг журмаараа нарийн зохицуулаад нөлөөлөл орохгүйгээр арилжааны банкудаар олгодог болвол шударга олгогдох болов уу гэсэн асуултанд Монгол банкнаас боломжгүй гэсэн хариултыг өгч байна. Яг арилжааны нөхцлөөр арилжааны банкны хүн нөхцөл шалгуулаад бол энэ жижиг дунд бизнес эрхлэгчид бизнесийг дэмжинэ гэдэг бол яг өнөөдрийн нөхцөлд бол боломжгүй байгаа даа. Арилжааны банкудад бол явуулахгүй бол байж болно. Гэхдээ энэ бол юу гэхээр яг арилжааны нөхцлөөр яваад эхлэхээр дахиад болохоо болчихж байгаа. Нөгөө дэмжлэг болж чадахгүй хүндэл болж байгаа. Монгол Улсын эдийн засгийн хүндийг нуруунд дээрээ үрдэг 800 мянган орчим ажлын байр бий болгосон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үйлдвэрлэгчтэй шалтгааллах зүйл байхгүй. За харин тэдэнд зохиосны дэмжлэгийг бодлогын түвшинд шударга олговол илүү их өргөжин хөгжих боломж байгаа гэдгийг хэлцүүлгэн онцолж байсан. За тиймээс жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн удирдах зөвлөл төрийн бус байгууллагын гишүүдийг оруулж хөндлөнгийн хяналтыг тавих шаардлагыг хоош тавилгүй хэрэгжүүлэх шаардлага байгааг зээлийн олголт болон эргэн төлөлтийн тоон статистикаас харагдаж байна.